Эрт цагт нэгэн охинтой эмгэн өвгөн хоёр байжээ. Охин нь холын газар хошуунд бэр болгон хотгод эмгэн өвгөн хоёр хоёулаа үлдэж гинэ. Өвгөн нэг өдөр хондоо явж ирээд хэрээс сонь часулаан чулуу оллоо гэж эмгэндээ хэлээд тулганыхаа хажууд тавиад орхиж. Эмгэн өдөржин ганцаар байх тул уйдаж өнөөх чулууг эргүүлэн тойруулан сонирхож үзэж байтал хэлтрээд унчихж гинэ. Тэгтэн эмгэн сонирхсондоо нөгөө чулууг амдаа хийгээд амстал. Салахын аргагүй амттай ид байсан тул эмгэн амтанд нь болоод бүгдийг нийтэд орхисон гэдэг. Гэтэл үд өнгөрөөд өөрийн мэдээлгүй асар их махсаж юу ч хамаагүй идмээр санагдаж байсан тул байсан хоньныхоо бүх махыг идээдэж махсаа нь гарахгүй байж гинэ. Нилээд хугацаа өнгөрч их л хэцүү байсаар сүүлдээ өвгнөө бариад идэж орхисон гэнэ. Үүнээс хойш нутаг нугын явуулын хид хідэн хүнийг барьж идсэн тул нутгийн айлууд цөм холдож нүүсээр ганцаараа гэрээрээ үлдчихэ. Энэ тухай сураг чимээ охинд нь хурч охинч итгэлгүйгээр үл барам ээжтэйгээ заавал уулзаж үнэн худлыг мэднэ гэж нөхрөө ятгаж нөхрөөсөө шалан гуйсаар зууралцаар байгаад зөвшөөрүүлж гинэ. Нөхөр нь чарах буюу зөвшөөрч хол замд явах хоол хүнсийг нь бэлдэж өгөөд хамгийн сайн морио хит хоног сойж хөнгөрөөгөөд эхнэрээ мордуулахдаа өдөржин шахам билүүцсэн урд чинжаалаа гаргаж өгөөд за чи минь ижээтэйгээ уулзаад иртээ. Их чин золохтой ирүүнээс чинь байрж үзэхгүй. Тэгвэл гин алдаж юусоо болохгүй. Маш хурдан зүгтаад мөрөөсө зогсолтгүйгээр мориороо тавиарай гэж хэлж гинэ. Охин олон хоног явсаар байтал нутаг нуган ямар ч айл таарахгүй явсаар байтал нэгэн гэр байд тааралдж гинэ. Холоос ирж авааг нь харсан ихэн гэрээсээ гарч ирээд тосон охиноо ирлээ гэж баярлсан ямар ч шинжгүй. Золготой үнэхээр ирүүнээс нь барьж үзээд сайхан болж гэртээ орж сууж суудал тавьж суулгаад ижийн гарч ирээд аргал түлээ түлж сайхан цай хоол чанж өгөө гэд гар явж гин. Охиныг олж ирэхдээ зэрэгцэн гэрээс өмхий самхаа өнөр үнэрцсэн тул охин адрынхаа хараар өнгийн хартал дутуу мөлжүүд орхисон хүний яс харагдаж байх юм. Охинч гэрээсээ ухсхийн гарч мориндоо мортох гэтэл морины хөлийг уяагаар уйчихсан байж гин. Нөхрийнхөө өгсөн хурц чинжаалаар морины уяаг тастан мориндоо өсрөн мордоо тавих төдийд морин тоос татуулан хурдлан одж гинэ. Гэрээс нилийн холдоод мориныхоо давхаан дундаа эргээ хартал. Их нь яг ард нь ирчихсэн. Морийг нь хариугүй л гүйцэн алдан гараараа мориныхоо сүүлийг шүргэн гүйж байх юм гинэ. Охин мороо сайн ташуурдан улам хорлов. Нилээ давхс нийцс дараас нөх нь хайран сайхан шин мах гэж хашгирсаар үлдсэн гэдэг. Ийм домог бодит явдлаас үүссэн гэдэг шүү. Домгийн тайлал нь өвгөн хөдөөнөөс олж ирсэн улаан өнгөтэй жижигэн чулуу нь үнэндээ хүн тавьдаг газрын ойроос олдсон хатаж чулуутсан хүний элэг юмсанжээ.